Шинжлэх ухаан төдийгүй нийгмийн ухамсартч олон маргаан дагуулж байдаг эволюцийн онолын шинжлэх ухааны концепцийг хүмүүс байнга буруу ойлгодог. Эволюц. Энэ үгийг бид тимч элбэг сонсдоггүй. Эволюц гэдэг энэ шинжлэх ухааны нэр маань манай дэлхий дээрх амьдралын олон сая жилийн туршид явагдаж ирсэн улиран хувьсах хөгжлийн тухай сургаал юм. Энэ үгийг бид биологийн агуулгаар нь биш, шууд л хувьслын тухай, хөгжлийн тухай гэж ойлгодог. Хэрвээ хүмүүс энэ үгийг өдөр тутмынхаа ярианд ашигладаг бол тэд хувьсэл өөрчлөлт гэж л төсөөлдөг. Эволюцийг сармагчин хүн болж хэрхэн хувьссан тухай жишээгээр төсөөлөхийг оролдъё. Энэ сармагчин бүхтийсэн байдалтай. Бид иймэрхүү зургийг байгалийн түүхийн музейд харцгаасан да. Тэр толгоогоо унжуулан иймэрхүү бүхийсэн байдалтайгаар явдаг. Энэ бол хүн дүрст сармагчин. Тэр малгайтай байг л дээ. Цаашдаа энэхүү сармагчин аажмаар нуруунд тэгшэрч, өөрөөр хэлбэл босоо хэлбэрт шилжиж байгаа дүр зургийг бид харцгаах болно. Тэгсээр эцсийн эцэс тэр ажилдаа явж байгаа ямар нэг залуу мэт харагдах болно. Тэрээр сэтгэл ихэд хангалуун байх мэт. Бүр цаашлбал тэр улам бүр ихзэрч цэх гоолог харагдаж байна. Тийм ээ, энэ сэдэв маань эгц босоо байх нь эгц босоо биш байхаас илүүтэй болох тухай утга санааг өгүүлэх гэсэн юм. Түүнд сүүл алга. Түүнийг бид нар сүүлгүй гэж бодъё. Би түүний сүүлийг хасчихъя. Энэ залууг сүүлтэйгээр бүр нэлээн бүдүүн сүүлтэйгээр зурчихъя. Уучлаарай, би яаж ингэж чадах вүлээ? Энэ залууд сүүл байна. Та нар түүнийг байгалийн түүхийн музейд үзсэн биз дээ? Цаашлаад энд хэд хэдэн сармагчингууд байна. Тэд улам бүр нуруун тэгшэрч эцсийн эцэс тэд хүн болж хувирчээ. Сармагчингууд хэрхэн хүн болж хувирсан тухай биологийн хичээлээр эрдэмтдийн яриан дундаас ч сонсож байсан. Тэгвэл бич босоо хэлбэртэй хүн болох процесс хэрхэн явагдсан бэ? Энэ тухай үзэл бодлыг илэрхийлвэл зарим нь энэхүү бөхтөр бич шууд эгц босоо хэлбэртэй хүн болж хувирсан уу? Эсвэл энэ дөрвөн хөлдөж явдаг бич маань эхлээд хүнжих хэлбэрт буюу хагас босоо хэлбэрт хэрхэн шилжсэн тухай үзэл санаа бид нар шинжлэх ухаанд олж мэдцгээсэн бэлээ. Баг зэрэг бөхтөр дүү боловч нэлээд ихцхэн болсон. Зарим нь бүр хүнтэй төсөөтэй болсон гэж мэддэг. Би энэ тухай тодорхой ярмаар байна. Энэ процесс үнэхээр байгаль дээр болж өнгөрсөн бодит процесс бөгөөд цаг хугацааны туршид хуримтлагдж буй хувьслууд эволюц хэмээн нэрлэж байгаа ямар ч чиглэлгүй процесс биш юм. Сармагчин бодож байна. Миний хүүхдүүд хэрвээ энэ залуу шиг эгц босоо явдаг болов ийм төрхөнд шилжихийн тулд өөрсдийнхээ ДНХ-д нэлээд хэмжээний өөрчлөлтийг олох ёстой гэж бодож байна. Гэвч ДНХ бол тийм хэлбэр санснаар өөрчлөөд байх зүйл биш ээ. ДНХ хүүхдүүдээ та нар битгий сармагчин шиг бүхтийцгээ. Би та нарыг шууд энэ харагдаж байгаа залуу шиг хэлбэрт шилжүүлэхийн тулд ямар нэгэн аргаар хичээж үзье гэж ДНХ яриаггүй. Тийм процесс ч байхгүй. Ойлгож байна уу? Бид эволюцийг маш сайтар ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Эволюц гэдэг бол зарим хүмүүсийн төсөөлж байгаа шиг зүйл биш юм. Энэ мод байна. Түүний орой дээр маш олон гоё жимснүүд байна. Олон амтд жимс оройн хэсэгт нь байна. Магадгүй энэ алимнууд. Ямар нэгэн амтан байсан нь үхэртэй ч юм уу адуутай төсөөтэй байж болно. Тэд нар энэ алимнууд надад олддог болоосой гэж бодцоож байна. Тэгвэл тэд хүссэндээ хүрэхийн тулд хоёр үеийг үдэх хэрэгтэй. Тэд удмаас удамд хүзүүгээ ямагт сунгах хэрэгтэй. Яагаад гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэр модны оройдох жимсэнд хүрэхийн тулд шүү дээ. Ингэж тэдний хүзүү улам бүр сунсаар хараахан
анааш болж хувираагүй. Энэ бол биднийг заримдаа ийм санаанд хүргэдэг эволюцийн тухай ердийн ойлголт. Гэвч энэ бол эволюц биш ээ. Би байгалийн шалгарал гэсэн өөр нэг нэр томьёог дэвшүүлж байна. Байгалийн шалгарал гэд биччихье. Энэ нь амьд биесийн ямар ч популяцад хувьсал байнга явагдаж байдаг гэсэн үг. За энэ бол түлхүүр үг. Ямар нэг бяцхан хувилбар байна гэсэн үг. Та хүүхдээ сургуульд орсноор хэрхэн өөрчлөгдөж байгааг хардаг үсттэй. Хэн нэг нь өндөр, нөгөөх нь намхан, нэг нь цайвар өстэй, нөгөөх нь хар өстэй гэх мэтээр хувьсал хаа сайгүй бидний нүдэнд харагддаг. Байгалийн шалгарал гэж чухам юу хэлэх вэ? Тодорхой өөрчлөлтөнд буюу шинж тэмдгийн хувилбарт ивэлтэй нөлөө үзүүлдэг хүрээлэн байгаа орчны зарим хүчин зүйлстэй холбоотой процесс гэж ойлгож болно. Зарим шинж тэмдгийн өөрчлөлтүүд ач холбогдолгүй байхад зарим нь маш чухал байдаг. Зарим жишээ биологийн ном болгон давтагддаг. Гэвч их сонирхолтой жишээ байдаг. Хусны эрвээхээ хэрхэн өнгө нь өөрчлөгдсөн Англи улсад явагдсан эрвээхийн хувьслын тухай жишээ. Англи улс үйлдвэржилт хүчтэй өрнөж байсан цаг үетэй холбоотойгоор хусан ойд амьдарч байсан эрвээхийн өнгө хэрхэн өөрчлөгдсөн түүх байдаг шүү дээ. За одоо түүнийг зурхыг оролдъё. Хэд хэдэн хусны эрвээхээ зуръя. Энд нэг хосыг, тэнд бас нэгийг. За ихэнх эрвээхээ нэг иймэрхүү байхад зарим нь илүү толботой, цоохордуу болсон байсан. За зарим нь нэг иймэрхүү. Тэдгээрийг цагаан өнгөөр зуръя. За энд толбонууд байна. Зарим нь иймэрхүү харагдана. Тэдэнд бараан толбонууд байна. Зарим нь бүр ердөө бараг толбгүй ч байна. Энэ бүхэн бол байгалийн хувьсал бөгөөд иймэрхүү хувьслыг бид амьд биесийн аль ч популяцад харж болно. Ийхүү янз бүрийн өнгөнүүд байх ба тэд удаан хугацаанд аз жаргалтай амьдарч магадгүй мянган жилээр. Энэ бол байгальдах хувьсал өөрчлөлт. За эрвээхэнүүдийн хувьд энэ бол чухал бус байсан. Гэтэл дараа нь Англид гэнт аж үйлдвэрийн хувьсгал явагдаж үйлдвэр заводоос үлэмжхэн хэмжээний утаа тортог байгаль орчинд үүссэн. Мөн нүүрсээр ажилдаг уурын хөдөлгүүрээс ч мөн утаа тортог гарна. Энэ мэтээс болж урд нь цагаан өнгөтэй байсан моддын иш саарлдуу болж, за мөн зарим нь ч бас цагаанаараа үлдэж болно. Зарим модод урд байсан өнгөө хадгалж үлдсэн. За моддын иш нэг иймэрхүү харагдаж байна. Тэнд толовтой цоохор эрвээхэнүүд их байв. Зарим модны иш илүү их бараантаж, өнгө нь нэлээд их өөрчлөгдөжээ. Бүх зүйл шатсан нүүрсний утаа тортгоор хучигдав. Үүнээс болж бүх модод бараан, хар өнгөтэй болж өөрчлөгдлөө. Ийхүү эрвээхээ амьдарч байсан орчин гэнэт хувьсан өөрчлөгдөхөөр шалгарлын ямар хүчин зүйлүүд эдгээр эрвээхэд нөлөөлвөө гэж та нар бодцоож байна уу? Эрвээхийг шувууд иднэ. Тэгэхээр шувууд өөртөө аль хялбархан харагдсан тийм эрвээхийг л барьж идэхэд илүү хялбар байж таарна штэ. Амьдрах орчин гэнт өмнөхөөсөө илүү хар баруун болж өөрчлөгдлөө. Тэгвэл юу болох вэ гэдгийг та нар таацгааж байна уу? Одоо шууд эрвээхийг олж харах нь илүү хялбар болно. Учир нь гэвэл хар бараан фон дээр эдгээр бараантаж өнгөн хувирсан эрвээхийг онилох буюу барьж идэх нь тэдгээр шувуудад нэлээд бэрхшээлтэй болж хувирна шүү дээ. Гэвч энэ шувууд эрвээхийг барихад улам бүр төвөгтэй боллоо гэд тэднийг хизээж барихгүй орхино гэсэн үг биш ээ. Хэрвээ шувууд эдгээр эрвээхийг үр удмаа үлдээх хүртэл нь юм уу? Үржлийн үе хүртэл нь дахин баривал юу болно гэж та нар ойлгож байна. Энэ эрвээхээ хар эрвээхэнүүд илүүтэй үржих болно. Тэгээд энэхүү харагдаж байгаа эрвээхэнүүд гинэт хэд дахин олшрох болно. За энэхүү байгальд юу болж өнгөрвөө? Эрвээхэнүүдэд ямар нэг санаа буюу хөгжлийн төлөвлөгөө байсан уу? Өнгө зүсээ бараан болгох нь тэдний хувьд хамгийн ухаалаг шийдвэр юм шиг.
эргэн тойрон хар бараан болоход эрвээхэд үе удам бүрдээ ховсон өөрчлөгдсөн. Бүх эрвээхэнүүд гинт хар бараан болчих бол та бүхэн шуудаас нуугдахын тулд яаж ийгээд хар өнгөтэй болохоор шийдсэн эрвээхэнүүд агуу мундаг юмаа гэж бодож байна уу? Гэвч бүх зүйл тийм биш ээ. Энэ бол маш нарийн үйл явц юм. Эрвээхэн популяцид маш олон янзын хувьслууд байх ба амьдрах орчин барааптар болж эхлэхэд эдгээр гой ганган эрвээхэнүүд үржлийн болзоонд урагдах нь улам бүр багасна. Харин эдгээр эрвээхэнүүд эдгдэх хүртлээр үр удмаа үлдээж амжих боломж байгаа цаг хугацааны туршид үржиж олширсоор л байж. Гэтэл тэд илүү ноёлох өөр өөрчлөлт буюу хувьсэл гарч ирэх хүртэл хангалттай хэмжээний үр удмаа үлдээж чадхаа боллоо. Тэр үед усны эрвээхэд та нарын энэ харж буй шиг хар өнгөтэй болсон байна. За та ингэж хэлж болно. За яах вэ? Надад илүү хэрэгтэй. Нэг л жишээ юм. Энэхүү байгалийн шалгарал хаа сайгүй л үйлчлэх ёстой гэж бодогдож болно. Тэр бүгдийг бүдүүлэг бактериас эсвэл өөрийгөө нөхөн үйлдвэрлэгч эренхээс эхлэн бид хэрхэн эволюцид орсныг тайлбарлаж болно. Түүний тухай би дараа дэлгэрэнгүй ярьж өгнө. Надад өөр баталгаа хэрэгтэй. Би тэр одоо хэрхэн ажиллаж байгааг үзхийг хүсэж байна. Шилдэг жишээ бол ханиадны буюу грипп өвчин. За ханиад өвчин вирусээр үүсгэгддэг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. За би вирус хэрхэн үрждэг тухай жижигхэн видео бичлэг хий. За вирус энэ бол бодит байдал дээр тийм ч ойлгомжтой амьд объект биш. Өөрөөр хэлбэл вирус амьд уу үгүй юу гэдэг нь маш сонирхолтой асуудал. Учир нь бид вирус зөвхөн амьд эсвэл паразитаар амьдардаг эсийн дотоод паразит гэж ойлгодог. Амьд эсийн гадна бол вирус амьдын ямарч шинжгүй. За түүний гол мөн чанар нь ДНХ юм уу? Заримдаа РНХ-тэй холбоотой. Өөрөөр хэлбэл вирусын удамшлын материал нь ДНХ юм уу? РНХ байж болох бөгөөд энэхүү удамшлын мэдээлэл хадгалагч нүклийн хүчил нь гадуураа зөвхөн уурган бүрхүүлээр л хамгаалагдсан байдаг. За харин энэ бол жижигхэн зөв геометрийн дүрстэй уурган контейнерт ердөөл генетикийн мэдээлэл агуулгадж байгаа гэсэн үг. Иймээс вирус бол ер бусын амьд организм. Тэд идэвхтэй хөдөлдөг, бодисын солилцооны эрчим өндөртэй, онцгой хурдан үрждэг амьд организмын доод хэлбэр. За тэд энэ ДНХ-г авчээ. Түүнийг бусдын эсэд нэвтрүүлж, бусдын эсүүдийг боловсруулах буюу ашиглаж өөрийгөө олшруулна. Харин дараа нь энэхүү ДНХ-г маш олон вирус бүтээхэд ашиглана. Ханиад гэдэг үг бол үнэндээ вирус юм. Жил бүхэн бид вирусын тодорхой омгийг үзэж байна. Вирусын омог бүхэн хоорондоо ялгаатай. Энэхүү ялгааг би янз бүрийн тооны цэгээр тэмдэглэе. За энэ ханиадны вирус болог. За энэхүү вирус нь бидэнд хор хохирол очруулах хүртлээр бидний дархлааны систем түүнд хэрхэн атаклдаг болохыг аажмаар сургаж таниулах хэд хэдэн видео хичээл хийж болно. Вирус хүний биед халдварлахад юу болдгийг та нар төсөөлдөө. Жишээ нь өнөөгийн ханиадны вирус. За би түүнийг зуръя. Тэд ердөө хоёр цэгтэй. Эдгээр цэгүүд юуг тэмдэглэж байгааг би дараа нь тодруулъя. Одоохондоо дархлааны систем тэдгээрийг таньж буйг хэлье. Хоёр цэгтэй энэхүү ногоон залууг би харж байна. За энэ бол сайн зүйл биш. Тэр миний дархлааны систем болон ДНХ гэмтээхээс өмнө нь би түүнлүү довтолж устгана. Ингэж дархлааны систем нь тухайн вируст маш хатуу шалгарал сорилд орохыг ойлгодог. За бид дархлааны систем амьдралд хэрхэн оролцдог тухай дахин ярих болно. Дархлааны систем вирус руу довтолж эхэлнэ. Та ханиад их залхай гэж бодож болно. Гэвч тэр залхай биш. Ерөөсөө ухаантайч биш. Тэр юуг хийдэг вэ? Тэр байнга хувьсэж байдаг.
Ханиадны популяц бүрд их биш хэмжээний хувьслууд байнга байдаг. 2 цэгтэй байсан вирус нөлөөнд автаж буйж хугацаа өнгөрөх бүрд хумигдсаар 1 цэгтэй 1 вирус болно. Нөгөө нь 3 цэгтэй гэх мэт тохиолдлын мутацууд бий болдог. Магадгүй 1 сая вирусээс нэг нь 2-ын оронд 1 цэгтэй байж болно. Юу болдог вэ? Зөвхөн хүний дархлааны систем яаж 2 улаан цэгтэй вируст довтолдог вэ? Энэ вирус бусад вирустэй өрсөлдөхгүй үед, хүний бүх ДНХ түүнд хүртэл болсон үед энэ вирус илүү амжилттай үржиж олшрох болно. Ингэж дараачийн ханиадны улиралд хүмүүс дахин найтайлгаж эхэлж хаасайгүй халдварыг тараасаар ханиадны шинэ вирус бол энэ залуу болно. Мөн чанартаа ханиадны шинэ вирус бол эволюц ба байгалийн шалгарал юм. Бүгд ажиллаж байна. За энэ процесс үргэлж сая жилээр үргэлжлээгүй. Гэвч түүний илрэл үлэмж их байдаг. Үүнийг бид өөр дээрээ болон эргэн тойрондоо үзэж байна. Энэ бол олон сая жил үргэлжилсэн. Гэвч жил бүр явагдаж байгаа процессын үр дүн. Өөр нэг жишээ, бактери болон антибиотикийг авч үзье. Бактери бол шилжих боломжтой жижигхэн эс. Гэхдээ вирусыг бодвол бактери илүү боловсронгуй хөгжилтэй болохыг та бүхэн мэдэж байгаа. Түүний тухай ярилцъя. Тэр амьд, түүнд бодисын солилцоо болон амьд бүхний бусад шинжүүд бүгд байгаа. Хүмүүс халдвар төвчний тухай ярих үед л түүнийг мэдэх нь ашигтай. Энэ халдвар нь бидний ДНХ-г гэмтээж, өөрийнхөө үржилд бидний эсийн механизмыг ашигладаг вирусын халдварч байж болно. Эсвэл бактерийн халдварч байж болно. Энэ халдвар нь өөрөөсөө хорт бодисыг ялгаруулан тэр нь бидэнд таагүй байдлыг бий болгодог, шилжиж хөдөлдөг, жижигхэн эсээр үүсгэгдсэн байх нь. Тэр бол энэ бактери. Түүнийг антибиотикийн тусламжтайгаар устгана. Антибиотик. Тэд бактерид довтолж тэдгээрийг устгадаг. Хэрэв танд танил эмч байдаг бол та түүнд би өвдчихлөө. Энэ бол магадгүй бактерийн халдвар байх. Надад антибиотик өгөөч гэж хэлнэ байхаа. Тэгэхэд хариуцлагатай эмч танд ингэж хариулна. Үгүй, би чамд антибиотик өгөхгүй. Учир нь чи антибиотикийг ихээр хэрэглэхийн хэрээр шин өөрчлөлтүүдийг үүсгэх боломжийг улам бүр ихсгэх болно гэж. Гэхдээ үүсгэх буюу бүтээх гэдэг үгийг болгоомжтой ойлгоорой. Энэ бол зорилгоор бүтээх гэсэн утга биш юм шүү. Ийм маягаар бид антибиотик тэсвэртэй бактерийн шалгаралд тусалдаг байна. Энэ процесс хэрхэн ажиллаж байна вэ? Энэ ногоон, энэ бүгд бактериуд. Цаг хугацаа өнгөрөх бүрд бусдаасаа зарим нэг ялгаатай шинэ хэлбэрүүд буюу шинэ омгуудыг бий болгодог. Тохиолдлын популяцаас бүх бактери таныг адилхан халдварлуулж болно. Магадгүй хувьсал бүхий бактерийн ДНХ-д жижигхэн өөрчлөлт явагдаж, гэвч тэр бактериуд хүний организмд их хэмжээгээр хэрэггүй. Тиймээс таны дархлааны систем тэдгээр довтолж, тэдгээрийг ялах болно. Гэвч тэд маш их бол хүн өвчлж, бүр үхэж ч болно. Хэрвээ өвчлөөгүй байхдаа бодит шаардлагагүй байхад антибиотикийг хэрэглэж эхэлсэн гэж үзвэл антибиотик нь ногоон бактериудыг маш сайн өхүүлнэ. Хэрэв бүх ногоон бактериуд гэнэт устгагдвал юу болох вэ? Тэгвэл үүний дараа таны биеийн доторх бүхнийг эзэлж байсан ногоон бактериудтай урд нь өрсөлдөж байсан цэнхэр бактериуд бүх экосистемийг эзлэх болно. Одоо тэд ганцаараа өрсөлдөөнгүй чөлөөтэй үржиж олширно. Дахин давтаж хэлэхэд энд ямар ч төлөвлөгөө, ухаант процесс байхгүй. Нэгэн бактери бодохдоо би антибиотикийг төвчих илүү ухаалаг зүйлийг бодож олно гэжээ. Үгүй, энд ердөө л тохиолдлын хувьсал байдаг. Харин вирус, бактерид мутац буюу удамших хувьсал байнга явагдаж байдаг.
Энэхүү тохиолдлын хувьсал саяд нэг байж болно. Хэрэв та түүний бүх өрсөлдөгчийг гинт устгаж эхлэвэл энэ бактери маш хурдан үржиж ноёлогч болно. Ингэхэд ногоон бактерийг устгахын тулд зориудаар бүтээсэн антибиотик огт ашиггүй болно. Та супер бактерийг гарган авчээ. Та супер бактери гэдэг үгийг сонссон уу? Тэр бол энэ. Тэд өөрийгөө бүтээгээгүй. Бид тэдний өрсөлдөгчийг маш сайн устгахад нь сургаж тэднийг дээшлэх боломжийг нь бүрдүүлж өгсөн. Одоо тэднийг устгаж чадахгүй. Учир нь бидний бүх юмуд зөвхөн тэдний өрсөлдөгчийн эсрэг ажилласан. Бактери мутацид орсоор үргэлжилсээр. Хэрвээ бид ингэж антибиотикт хит хандаж найдах юм бол түүнийг үл мэдрэгч өөр хувилбаруудыг идэвхжүүлж өгдөг байх нэ. Хангалттай удаа ярьлаа гэж бодож байна. За ер нь энэ бол сонирхолтой сэдэв байгаа үсттэй. Би үүнийг анхны ажлынхаа сэдэв болгох гэсэн юм аа. Биологоор ч юм уу? Биологи гэдэг нь амьдралын тухай шинжлэх ухаан шүү дээ. Бид вирусууд амьд уу, үгүй юу гэдгээс үл хамааран амьдралыг л ярих болно. Хэрвээ та амьд системийг судлахыг үнэхээр хүсэж байгаа бол бид үргэлж байгалийн шалгарлыг л харж байна гэсэн үг. Бид амьд биед нь ДНХ байхгүй, өөр гариг дээр очиж болох юм. Эсвэл эсэд хадгалагдах удамшлын мэдээлэл нь огт өөр хэлбэрийгч байж магад. Эсвэл өөр ямар нэгэн аргаар үрждэг. Эсвэл тэдний амьдралын үндэс нь нүүрстрөгчийн нэгдэл биш, магадгүй цахиурын нэгдэлээр үндэслэсэн байж болох юм. Хэрэв бид тийм гариг дээр очивол тэдгээрийн биологийг судлах болно. Тэр үед бид биологийн тухай, вирусын тухай, ДНХ-гийн тухай мэдлэг маань ашиггүй болохыг мэдрэх болно. Гэвч бид хүрээлэн байгаа орчин ямар нэг хувьслыг сонгодог. Тэнд ямар нэг дур зоргын процесс байхгүй. Зөвхөн тохиолдлын байдал явагдаж, тохиолдлын өөрчлөлтийн, тохиолдлын шалгарал явагдаж, үлэмж их цаг хугацаанд энэхүү хувьслууд хуримтлагдсаар тэрхүү хуримтлал нь үлэмжхэн үр дүнг өгч болно гэсэн байгалийн шалгарлын энэхүү ганцхан концепцийг л ойлгох болно. За энэ тухай бид өөр видео хичээлээр дахин ярилцах болно. Дахин уулзтлаа баяртай.